Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Зулагийн хуулийн зөвлөгөө подкастад тавтай морилно. За энэ подкастаараа хуулийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж явах болно. Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Зулагийн хуулийн зөвлөгөө подкастын 10 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараар шүүхээс гарах шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах арга хэмжээ болон түүний төрлүүдийн талаар ярих болно. Шүүхээс гарах шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах арга хэмжээг иргэний хэрэг шүүхэд тэнэ шийдвэрлэх тухай хуулийн 69-р зүйлд заасан байдаг. За 69-р зүйл заасан байдаг болохоор зарим хуульч өмгөөлөгч нар бол 69-ийн арга хэмжээч гэж нэрлэдэг. За ойлгомжтой байлгах үүднээс жишээн дээр тайлбарлая. За жишээ нь иргэн доржоос 60 сая төгрөг авах ёстой. За доржийг мөнгө өгөхгүй болохоор шүүхэд хандсан. За шүүхэд хандахдаа одоо энэ 69-ийн арга хэмжээ буюу шүүхээс гарах шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах арга хэмжээ дундаасаа одоо тухайн доржийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүнжлүүлэх хүсэлтийг үл шүүхэд гаргасан. За энэ хүсэлтийг шүүх хүлээж аваад хянж үзээд за энэ хуулийн дээр ингээд заагдсан байгаа учраас үнэлэлттэй юм аа гэж үзээд одоо захирамж гаргаад шийдэж болно. За энэ захирамжийг биелүүлдэг байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж байгаа. За тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас одоо хуулийн дагуу иргэн доржийн эд хөрөнгө буюу мөнгийг одоо битүүнжлэх юм үйл ажиллагаа явагдаа гэсэн үг. За одоо шүүхээс гарах шийдвэрийн бэлтгийг баталгаажуулах арга хэмжээнд ямар арга хэмжээ байдаг талаарх нэг бүрчлэн дурдаад явъя. За иргэний хэрэг шүүхэд тэнэ шийдвэр тухай хуулийн 69-ийн 1-ээс 69-ийн 5 хүртэлх ийм 5 төрлийн арга хэмжээ байгаа. За эхний нэг дахь арга хэмжээ бол хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх. За сая жишээн дээр авсан байгаа арга хэмжээг, саний арга хэмжээг жишээлх юм бол сая хэлсэн шүү дээ, тийм ээ. Иргэн доржоос 60 сая төгрөг авах ёстой. Одоо мөнгө өгөхгүй болохоор нь 69-ийн 1-ийн 1 заасан арга хэмжээ буюу эд хөрөнгө буюу мөнгийг нь хэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр бол ингээд битүүмжлүүлэх хүсэлтийг бол гаргаж болдог байна. За хоёрдугаарт нь хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох гэсэн байна. За жишээлх юм бол хариуцагч нь компани байлаа гэж бодъё, тий? Иргэн гэрэл одоо компаниас одоо 60 сая төгрөг авах ёстой байсан гэж бодъё. Тэгээд 60 сая төгрөгийн одоо хэмжлийн үнийн дүн чинь одоо 60 сая төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр хэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр одоо ямар нэгэн тодорхой үйл ажиллагаа явуулахыг бол ингээд хориглох одоо хүсэлтийг үл шүүхэд гаргаж болно. За шүүх энийг нь үнэлэлтэй гэж үзэх юм бол хангаад эсвэл хангахгүй ингээд шийдэж захирамж гаргадаг байгаа. За 3 дугаарт нь хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг хэмжлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох гэж байна. За тэгэхээр за одоо саяны жишээн дээр авсан шиг те иргэн гэрэл одоо нэг жишээлх юм бол нэг банк бус санхүүгийн байгууллагад холбогдуулаад 60 сая төгрөг хэмжилсэн гэж бодъё. Тэгэхээр тухайн банк бус санхүүгийн байгууллагын дансны зарлагын хөдөлгөөнийг хэмжлийн үнийн дүнгийн хэмжээг буюу 60 сая төгрөгийн хэмжээнд гээд зогсоолгох хүсэлтийг үл гаргаж болох нэ гэсэн үг. За дараагийн 4 дахь арга хэмжээ бол хэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах гэж байна. За тэгэхээр иргэн гэрэл банк бус санхүүгийн байгууллагад холбогдуулаад 60 сая төгрөг гаргуулах хэмжил гаргасан. За тэгэхээр 60 сая төгрөгийн хэмжлийн одоо 60 сая төгрөгийг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан ингээд одоо оруулах хүсэлтийг бол бас гаргаж болох нь байна гэсэн үг. За 5 дугаарт нь тодорхой ажиллагаа гүйцэтгэх эсвэл гүйцэтгэхгүй байлгахыг хариуцагчид даалгах гэж байна. За жишээлх юм бол иргэн гэрэл одоо саяны банк бус санхүүгийн байгууллагад холбогдуулан хэмжил гаргасан гэж бодъё, тий? Жишээлх юм бол тэр нь одоо нэхэмжил чинь янз бүрийн хэлбэрт янз бүр байгаа шүү дээ. Саяных болохоор 60 сая төгрөг байсан. Одоо нөгөө нэхэмжлийн шаардлага нараа өөр гэж болно, тий? Одоо банк бус санхүүгийн байгууллагын одоо төлөөлөл удирдах зөвлөлийн одоо ямар нэгэн үйл ажиллагааг одоо ямар нэг үйл ажиллагааг зогсоохыг ч юм уу даалгах
тийм нэхэмжил гаргасан байлаа гэж бодъё те. За энэ нэхэмжлэлтэйгээ уялдуулаад одоо банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн тэр хурлыг одоо хуралдуулахгүй байхыг хариуцагчид даалгах ч гэдэм үү те. Ийм хүсэлтийг бол гаргаж болно. За энэ үед бол шүүх хүсэлтийг одоо нэхэмжлийн шаардлагатай хамааралтай болон одоо энэ арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэх юм бол одоо хууль зүйн талаасаа боломжтой гэж үзэх юм бол ерөөдөө ингэж ийм арга хэмжээг бол авч болдгоо гэсэн үг. За би сая одоо подкастаа бэлдэж явах явцдаа Google-с нэг захирамж олсон байгаа. За энэ захирамж нь болохоор ямар захирамж байсан бэ гэхээр 5 бог трейд компанийн нэхэмжлэлтэй Атар өргөө компанид холбогдох. Атар өргөө компанийн төлөөлөл удирдах зөвлөлт холбогдох ийм иргэний хэрэг байна. За 5 бог трейд компани нь Атар өргөө компани хувьцаа эзэмшигч юм байна. За нэхэмжлийн шаардлага нь болохоор Атар өргөө компани төлөөлөл удирдах зөвлөлийн одоо хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлыг зарлан хуралдуулах тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолох нэхэмжлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм байна. За нэхэмжлийн шаардлагатайгаа холбогдуулаад иргэний хэрэг шүүхэд тэнэ шийдвэрлэх тухай хуулийн 69-ийн 1-5 заасан арга хэмжээг ахуулъя гэсэн хүсэлтийг гаргасан байна. За 69-ийн 5 дахь заасан арга хэмжээ нь тодорхой ажиллагаа гүйцэтгэх эсвэл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах ийм арга хэмжээ байгаа. За нэхэмжлэгчээс ямар хүсэлт гаргаж байгаа вэ гэхлээр одоо Атар өргөө компани төлөөлөл удирдах зөвлөлийн одоо хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бусаар зарлагдсан гэж үзэж байгаа учраас 69-ийн 1-5 заасны дагуу одоо энэ тогтоолын биелэлтийг төтгөлзүүлэхийг хариуцагч Атар өргөө компанийн төлөөлөл удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал даалгаж өгнө гэсэн хүсэлтийг л гаргасан байт юм байна. За энэ хүсэлтийг нь шүүх хянж үзээд захирамж гаргаад хүсэлтийг бол хангаж шийдвэрлсэн байна. За энэ дурдсан 5 төрлийн арга хэмжээг бол одоо 69-ийн 2 зааснаар одоо хэд хэдэн арга хэмжээг бол нэгэн зэрэг авч болохоор бол заасан байна. За жишээлх юм бол эд хөрөнгө буюу тухайн эд хөрөнгө буюу мөнгийг хэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх одоо хүсэлтийг 69-ийн 1-5 заасан арга хэмжээтэй ч юм уу те тодорхой ажиллагаа гүйцэтгэх эсвэл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах арга хэмжээтэй хамтд нь авч болохоор ч юм уу те ингэж хамтд нь хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно гэсэн юм хуулийн заалт байна. За нэхэмжлэл хэрэгсгүй болсон тохиолдолд хариуцагч нь одоо энэ уг арга хэмжээ авсны улмаас өөрт учирсан хохирлоо одоо нэхэмжлэгчээс үл нэхэмжилж олно гэсэн хуулийн заалт бол байдаг. Мөн хариуцагч хүсэлт гаргаад нэг арга хэмжээг өөр нэг арга хэмжээгээр бол сольж болдог байгаа. За жишээ нь иргэн гэрэл банк бус санхүүгийн байгууллагад холбогдуулаад 200 сая төгрөг гаргуулах нэхэмжлийн шаардлага гаргасан. За нэхэмжлийн шаардлагатайгаа холбогдуулаад тухайн банк бус санхүүгийн байгууллагын дасны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоолох хүсэлт гаргасныг нь шүүх хүлээж аваад захирамж гаргасан байгаа. За захирамж нь одоо биелэгдээд одоо банк бус санхүүгийн байгууллагын одоо дасны зарлагын хөдөлгөөний нэхэмжлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон нь тухайн банк бус санхүүгийн байгууллагад ямар нэг эрсдэлтэй үйл ажиллагааг нь алдагдуулсан тийм нөхцөл байдал үүссэн учраас өөр нэг арга хэмжээгээр солиулъя гэсэн хүсэлтийг үл шүүхэд гаргаж болох нэ гэсэн үг. Жишээлх юм бол энэ арга хэмжээгээ одоо хэмжлэр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн даасанд урьдчилаад оруулчих. Харин манай дасны зарлагын хөдөлгөөнийг ингээд зогсоосон арга хэмжээг бол ингээд хүчингү болгож өгөөч гэдэг. Одоо энэ нэг арга хэмжээг нөгөө арга хэмжээгээр бол солих болох нэ гэсэн үг. За энэ шүүхээс гарах шийдвэрийн биелэлийг баталгаажуулах энэ арга хэмжээ нь ерөөдөө давзаалт хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хугацаанд бол хэвээр үргэлжилдэг ийм арга хэмжээ байгаа. За энэ шүүхээс гарах шийдвэрийн биелэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамж нь шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхтэй бол гомдол гаргаж болдог байгаа. Жишээлх юм бол одоо иргэн гэрэл банк бус санхүүгийн байгууллагад холбогдуулаад 200 сая төгрөг гаргуулъя гэсэн нэхэмжлийн шаардлага гаргасан гэж бодъё те. За гэтэл банк бус санхүүгийн байгууллага нь одоо энэ шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй үнэлэхгүй гэж үзэх юм бол одоо тухайн шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд одоо энэ захирамжинд нь бол гомдол гаргах эрхтэй байдаг байна. За хамгийн сүүлд нэг зарын чанартай зүйл хэлье. За би өөрөө чихэд байдаг хүн. Тэгэхээр онлайнаар хуулийн зөвлөгөө өгдөг байгаа.
За туршлагын хувьд гэх юм бол би иргэний хэргийн анхан шатны шүүгчийн туслахаар 5 жил ажилласан, өмгөөлөгч 1 жил ажилласан. За жигүүр гаранти хуулийн зөвлөгөөр бас 1 жил гарын хугацаанд ажилласан байгаа. За тэгээд миний хамтран ажилладаг байсан өмгөөлөгч нар маань Монголд үйл ажиллагаагаа явуулдаг, чадварлаг өмгөөлөгч нар байдаг. За тэр хүмүүстэй маань хамтран ажиллаж одоо хуулийн талаар зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй бол манай хуудас руу хандаж болно. За хуцаар залгаж ярьж болно. За Золзё гэдэг өмгөөлөгч байгаа. Золзё өмгөөлөгчийн утасны дугаар 94000922 гэсэн утасны дугаартай. За надтай холбогдохын тулд бол онлайн хуулийн зөвлөгөө өмгөөллийн үйлчилгээ, хуулийн зөвлөгөө гэсэн Facebook хуудсанд бол хандаж болно. За ингээд энэ түрээд манай Зулагийн хуулийн зөвлөгөө подкаст маань өндөрлөж байна. За хэрэгтэй мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна. За ямар нэгэн хэрэг маргаан дээр өмгөөлөгч авах шаардлагатай байх юм бол бидэнд хандаарай. За баярлалаа, баяртай.